Сайн байцгаана уу? Та яг одоо нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За энэ удаад бидний урилгаар Сэлэнг аймгийн Ерөө сумын соёлын төвийн дарга Болормоо ирсэн байна. Та сайн байна уу? Сайн явж ирвөө? Сайн байна уу? Сайн явж ирлээ. Үүний өмнө бас бид бүхнийг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа танай телевизийн хамт олонд баярснаа илэрхийлье. За бас та бүхэнтэй холбож гисэн Монголын Бурятын төв холбооны тэргуунд бас баярснаа илэрхийлж байна. За баярлалаа. Бид цувралаар бас аймагуудын төлөөллийг энэ алтарган наадмын талаар Бурятын одоо маш ихээр хүсэн хүлээдэг энэ наадмын талаар бас цувралаар ингээд ярилцлага бэлтгэж байгаа юм. Тэгээд өнөөдөр таныг бас Сэлэнг аймгийн одоо Бурятууд хамгийн их оршин амьдардаг Ерөө сумын одоо бас төлөөлөл болгон урьсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ жилийн одоо алтарган наадамд Сэлэнг аймгийн Ерөө сумынхан маань яаж бэлдэж байна вэ? За манай Ерөө сум бол 1924 онд байгуулагдсан Бурят иргэдийн хүсэлтээр байгуулагдсан юм сум байгаа. Оросын холбооны улсаас тухайн үед нүүдэлж ирсэн Бурятууд одоо хүсэлтээ гаргаад ийм сайхан сум маань байгуулагдаад нийт 100 гаруй жилиг одоо түүхтэй юм явж байгаа. За бид нар болохоор 2019 онд Булган аймгийн Тишиг суманд алтарган баг наадам болсон юм. За тэнд манай сумаас очиж бас оролцсон байгаа. Тухайн үед одоо Монгол нутагт амьдардаг Бурятууд болон манай Сэлэнгийн Бурятын холбооноос одоо хоорондоо саналаа ярилцж байгаад манай 2021 онд Ерөө суманд алтарган баг наадам явуулах шийдвэрийг гаргасан юм. Тэгээ тухайн үед COVID-19 дахад цар тахал гарсны улмаас одоо энэ наадам маань хойшлсараад өнөөдөр 2026 онд бид нар одоо ажиллаа төлөвлөж явуулахаар одоо ингээд ажиллаа эхлүүлсэн явж байгаа маа. Баг наадам гэж онцолж ярьлаа. Баг наадам одоо яг ямар хүрээтэйгээр өрн зохион байгуулагдав? Баг наадмыг бол бид нар ерөнхийдөө яг тэр их наадмаас жоохон багасгсан хэмжээгээр л яг өөрсдийнхөө орон нутгийн онцлог тохируулаад зохион байгуулж байгаа л да. Манайхаас хэд нийт урлагаар хэд 5 төрөл, спортын 4 төрөл гэдэг ийм 9 номинацаар баг наадмаа зохион байгуулахад ажлын хэсэг байгуулагдаад одоо ажиллаа эхлээд явж байна. За баг наадам тэгэхээр хизээ зохион байгуулагдана гэсэн үг. Баг наадмаас одоо шалгарсан хүмүүс их наадам руу явна гэж ойлгож болох уу те? Манай Сэлэнг аймгийн хэмжээнд бол баг наадмаа 6 сарын 18-наас 20-ны хооронд зохион байгуулж байгаа. За их наадамд оролцсон хүмүүс маань бол 6 сарын 1-ний дотор мэдүүлгээ өгөх ёстой л доо. За энийг бол бид нар аймагтаа байдаг Бурятуудтайгаа ярилцж байгаад нөгөө хүмүүсээ бол сонгон шалгаруулчихна. За энэ Ерөө суманд болох наадмыг болохоор бид нар Монгол орныхоо хэмжээнд нөгөө Бурятуудад амьдардаг бүхэл монголчуудынхаа дунд зохион байгуулах гэж байгаа. Ерөө сумандаа бас Ерөө сумаар сурталчлаа гэд манай Ерөө суманд Бурятууд нэлээд их амьдардаг байсан. Одоо тэдний өр хүүхдүүдээ баг 400 гараад хүмүүс байна л да. Тэгээ Ерөө сумынхаа байгалийн үзэсгэлэнт газар болон Бурят ёс заншлыг бас яаж хөгжүүлж байгаа энэ талаараа сум орноо сурчлах зорилготойгоор энэ наадмыг зохион байгуулж байна. За улаан удад болох одоо алтарган их наадам маань бол 7 дугаар сард зохион байгуулагдана. 7 сарын 1-ээс 5-ны хооронд. Тэгэхээр одоо энэний өмнө болж байгаа баг наадам маань бол яг Монгол улс даяараа оршин сууж байгаа Бурят иргэдийн дунд зохион байгуулагдаж байгаа гэж ойлгох юм байна тийм ээ. Хамгийн гол нь бид нар бас манай сум орон нутагт ирж үзээг байгаа. Тэр Бурятууд чинь манайх чинь 2010 онд алтарган баг наадмыг зохион байгуулж ирсэн. Тухайн үед чинь Монгол оронд их наадам болсон шүү дээ 2010 онд тийм. Тэгэхээр манайх нь урьдчил сумандаа аймгийн хэмжээнд зохион байгуулчаад тэгээ улсад бас оролцож ирсэн. За Ерөө суманд одоо ер нь хэд орчим 400 орчим гэсэн үү та? Тийм 400-аад тийм Бурятуудын өр хүүхдүүд одоо ажиллаж амьдарч байгаа. Түрүүн та бас баг наадам 9 номинацаар явагдана гэж хэллээ. Их наадамд бол нөгөө одоо сэр цохих, бүх барилдах гэх тэр бүх төрлөд орж байгаа юу? Тий орж байгаа. 9 номинацыг та нэрлэвэл ямар номинац? За Бурят ардын дуу 4 насны ангиллаар, за Бурят орчин үеийн дуу эстрад дуу 2 насны ангиллаар, за тэгээд Дангина гоо бүсгүй байгаа энэ Бурятын тий гол тэмцээн байгаа шүү дээ. За дээр нь үндэсний хувцсны загвар, уламжлалт болон орчин үеийн гэсэн загвараар явуулж байгаа. За соёлын бүтээч үйлдвэр эрхлэгчдийнхаас гар урлалын үзэсгэлэн гэдэг ийм 5 номноос нь урлагаар. За спортоос гэхэд бүхий барилдааныг 2 насны ангиллаар. За Бурят сурын харваа, сээс цохих наадам гэж байна. За биднээс энэ жил нөгөө залуучуудыг жоохон идэвхжүүлэх зорилгоор нэг элсний волейбол гэсэн тэмцээнийг бас оруулж гисэн. Манай Бурятудаас хүсэлтэй гараад энэ тэмцээнийг явуул сонирхолтой гэдэг. Тэгээ ийм 9 номинацаар одоо наадмаа зохион байгуулах гэж байгаа. За тэгэхээр ч одоо нэг сар
тий сар гарны хугацаа үлдсэн байна. Бэлтгэл ажил ер нь хэрэг явагдаж байна. За бэлтгэл ажил бол ерөнхийдөө Сумын засаг даргын захирамжаар 9 ажлын хэсэг гад одоо тус тусынхаа ажлыг хийж байгаа. За удирдамжуудаа бол аймагуудтай бүгдийг хөргүүлсэн. Тэгэхээр одоо хэдэн аймагаас ер нь хүмүүс хэдий хэр орчим хүмүүс оролцох төлөвтэй хүн болохоор одоо бурятууд амьдардаг Булган, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, за тэгээд Дорнод, Хинти, за мөн Улаанбаатараас ингээд бурятуудыг оролцуулахаар ингээд удирдамжаа тараацсан байгаа. За манай ерөөсөн болохоор Оросын холбооны улсын зэдийн ариунтай шипи холбоотой ажилладаг юм л да. 2014 оноос эхлээд. Тэгээ энэ хүмүүсээ бас урих бодолтой байгаа. Наадамда. За алтарган наадам бол ер нь бурай төмний соёл ёс заншлыг одоо тээж дараагийн үедээ өвлүүлэх тийм ээ ийм одоо том наадам байдаг. Тэгэхээр ер нь одоо энэ наадмыг зохион байгуулсан одоо гол нөлөөлөл одоо гол ач холбогдол нь та юу гэж бодож байна? За нэгдүгürt бол манай ерөөс сум чинь бурят иргэдийн хүсэлтээр үүссэн юм. Бурятууд амьдардаг нутаг тий. За бурятынхаа хэл, соёл, ёс заншлыг бас залуу үедээ, хойч үедээ өвлүүлэх. За тэгээд бурят хэлний дугууланг бас бид нар явуулдаг. Бурят дуу үжигийн дугуулан бас давхар явуулдаг. Энэ соёлоо алдуулахгүй тулд тэгээд ирээдүйдийн залуучууд маань бас энэ бурятынхаа өв уламжлалыг бас илүү сайн мэддэг болно гэж бодож байгаа л да. Та түрүүн бас хэллээ энэ баг наадмыг бол нөгөө манай суманд ирж үзээгүй бусад одоо бурятууд маань ирж үзүүлэх гэдэг. Тэгэхээр энэ бас аялал жуулчлал хөгжих бас нэг том хөц болох болов. Манай ерөөсөн бол байгалийн үзэсгэлэнт газар ихтэй нутаг л да. Тэгээд бас ерөөгийнхаа байгалийн үзэсгэлэнт газраас олон нийтэд сурталчлах мөн гадаад дотоодын зочдыг бас урьж бас сум орон нутгаас танилцуулах тий. За бурят соёлыг бас сурталчлах боломж одоо бүрдэж байгаа. Тэгэхээр энэ наадам бас зохион байгуулснаар бол манай суманд аялал жуулчлал хөгжиж бас орон нутагт маань орлого нэмэгдэнэ гэж бас бодож байгаа. За энэ жилийн наадам ер нь өмнөх жилүүдээс ямар онцлогтойгоор зохион байгуулагдах төлөвтэй байна? Энэ жилийн наадамд нэлээд олон бас тэмцээнүүд нэмэгдсэн байсан. Өмнөх тэмцээнүүдээс шинээр одоо суухан хуурих тий. Шөөч нь бас бүжгийн төрөл орж ирсэн байсан. Тэгээ бид нар бол манайх сумандаа бол голцоо нөгөө бурят ардын дуу бүжгээр манайх их оролцдог байхгүй юу. Тэгээ гар урлалын төрлүүдээр ер нь алтарган наадмуудад тэгж голцлон оролцдог. 2018 онд болсон алтарган их наадам улаан үдэд болоход манай ерөөгөөс оролцсон нэг шав маань Гран-прийн шагналаас хүрчихсэн. Оюун гэд багш байдгийн манай ерөөгийн нэг иргэн. Ардын авьяаст энэ хүн бол ерөө суманд бурят ардын дууг заа сургадаг. Маш олон хүүхдийг хөгжүүлж ирсэн 2006 оноос эхэлж. Энэ багшийн маань шавнаар Гран-прийн шагналыг хүртээд нэг охин бас тусгай барил эзэлжсэн. Олон улсын наадамд. Тэгэхээр ер нь одоо энэ наадам маань 2 жилд нэг удаа зохион байгуулагдав тий. Тэгэхээр одоо энэ жил 26 гэхээр 24 онд зохион байгуулагдсан Булган аймагт. Тийм Булган аймагт. Булган аймагт бас манайхаас оролцож байсан. Бурят ардын дуугаар гар урлалаар тухайн үед бас гар урлалаар оролцсон хүүхдүүд манаас тусгай барийн шагналд бас хүрчихсэн. Олон улсын наадамд. Тэр бол нөгөө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гантё гэдэг багш байдаг. Түүний шавнаар маш олон гоё бүтээл хийж оролцдог хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүд манаас амжилтыг үзүүлжсэн. Аймаг орон нутгаас сурчлаж яваад ирсэн. Тэгэхээр 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг учраас одоо зохиогдоод дуусан гутал дараагийн наадамдаа ер нь бэлдэж эхэлдэг баг тий. Олон номинацууд байна тий. Манайх бол ерөө сумандаа бол бурят дуу бол тогтмол банк хичээлүүлж энэ буриатынхаа ёслол заншлыг ер нь алдахгүй хичээж ажилладаг л да. Баян наадам зохион байгуулахгүй махэд ядаж нэг ёс заншлыг алдагдуулахгүйгээр сургалт дуулангаа тогтмол хичээлүүлдэг. За буриатын хүүхдүүдийн бас урлагийн тоглолтыг маш их зохион байгуулдаг. За энэ дууны хүүхдүүд манаас Улаанбаатар хотод тоглолтоо хийжсэн 2012 онд хүүхдийн урлан бүтээгдэхүүн. За Оросын холбооны буриатын Алтай сум болон нөө Зэдийн ариун бас тосгодуудад нэлээд хэдэн Монгол түмний дуул гэсэн бас тоглолтуудаа хийжсэн. Ийм онцлогтой. Ер нь яг Сэлэнг аймагтаа л ер нь буриатын иргэдтэй сумхын манай ерөө сумыг л ер нь голчилж ярьдаг байхгүй. Энэ жилийн наадамд ямар зочид төлөөлөгчид урлагийн хамт олон ер нь оролцох төлөвтэй байгаа вэ? За энэ жил бид хүн бас Монголын буриатын төв холбооноос хүмүүс урьж оролцуулна. За шипи холбоотой ажилтдаг бас Зэдийн ариунаас бас хүн оролцуулах гэж байгаа. За тэгээ бас аймаг орон нутгийнхаас өрн бүтээлчдийг бас урьж оролцуулна. Наадмын үеэр тэгвэл ер нь одоо энэ бурайд үндэсний хувцас
гар урлал. За тэгээд энэ зохиол зэрэг энэ соёлын бас үзүүлбэрүүд дийлэнхтэй оролцдог юм байна тийм ээ. Манай сумд бол энэ гар урлалын бүтээл бурайд үндэсний хувцсны загвараа бас оролцуулдаг тий. Тэгээд ардын дуу, орчин үеийн дуу гэсэн төрлүүдээр голчлон бэлтгэж оролцдог. Ерөө сумын та гоё байгалийн дурсгал газруудыг нэрлэвэл ямар газрууд вэ? За манай ерөө сумд чинь байгалийн үзэсгэлэнт газар маш их байдаг. Одоо ерөөгийн халуун аршаан гэд мэдэндээ тий. Зүү хараа талаасаа баруун зүү урд өмнө зүгт байдаг. За тэр мөн Баянголын аршаан гэд ходоодны аршаан, оргилдаг аршаан гэд маш олон нэмшилтийн олон төрлийн аршаанууд бас байдаг. За мөн гурван голын бэлчээр гэд бас байгалийн үзэсгэлэн бүрдсэн юм сайхан газар байдаг. За мөн манай ерөө сумд 1719-с 20 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос нүүдэлж байсан. Тийм бас түүхэн дурсгалт газар. За хөдөө аж ахуйн Ууган Баатар Бямц цот гэсэн үнийг бас төрүүлж гагсан юм нутаг байгаа. Манай ерөө сум манай хөлмийн гавьяаны улаан түгийн одонтой тэргүүний тариалан алтан медальтай юм сум байгаа. Ингээд газар тариалан мал аж ахуй голчлон хөгжүүлдэг. Ийм нутаг байгаамаа. Та ер нь одоо бас нэлийн олон алтарган наадмыг үдсэн бах. Тэгэхээр таны хувьд хамгийн гой зохион байгуулагдчихсэн дурсамжтай алтарган наадам хизээ хаан зохион байгуулагдчихэ. За миний яг оролцсон наадам бол би 2010 онд Улаанбаатар хотод болсон наадамд оролцсон. За тэгээд Булган аймагт оролцсон, Тэршиг суманд оролцсон. Яг гадаад руу явхад нь л оролцож чадаагүй тохиолд тийм. Тэгэхэд Улаанбаатар хотод болсон наадам маань бас их аюу сайхан өргөн цар хүрээтэй болчихсон. Тэгэхээр одоо энэ жил зохион байгуулагдах Улаануд хотод Бурайдын нийслэл Улаануд хотод зохион байгуулагдах наадам бол бас олон бурайдуудын хүлээлттэй гой зохион байгуулдаг гэдэг яриа бас байсан. Энэ жил бас очиж үзэх гээд байгаа Улаануд руу хүмүүсээ оролцуулна. Одоо энэ алтарган наадмын бас нэг гол зорилго бол бурайд хэлийг одоо тий дэлгэрүүлэх. За ингээд хойч үедээ бас энэ бурайд хэлээрээ ярих энэ одоо соёлыг түгэх бас зорилготой байдаг шүү дээ. Ерөө сумд одоо амьдарч байгаа бурайдууд маань бурайд хэлээрээ хэр ирж байна? Ер нь бол одоо сүүлийн үеийн хүүхдүүд нь бол ерөнхийдөө бас яриагаа ер нь нэлээд мартцсан байгаа. Тэгэхээр манай нөгөө соёлын төвийн дэргэд нөгөө дугуйл хичээлдэг оюун гэд багш маань бол бурайд дуу хүүхдүүдэд маш их гоё зөв хэллэгээр нь заа сургадаг. Бүр ингээд багаас нь аваад тэгэхээр нөгөө хүүхдүүд нь аягүй сайн зөв хэллэгт болж өөрөө бас манай тэр багш маань Хинтээ аймгийн Батчирын сумын хүмүүлтэй өөрөө яг бурайд гаралтай хүн байхгүй юу. Тэгээд 2006 оноос хойш өнөө хүртэл ингээд тасралтгүй бид нартай ингээд хамтарч ажиллаад ирсэн юм сайхан хүн байдаг юм аа. За тэгэхээр оюун багш удирдлаганд ороод энэ бурайд хэл бол ерөө суманд илүү дэлгэрч тэгээд бурайдынхаа үйл ажиллагааг явуулахад манай сум орон нутгаас маш их дэмжиж тусалдаг. Байгууллагууд манай хамтарч ажилладаг, сургуультайгаа бас бид хүн байнгын хамтын ажиллагаатай ажиллаа явуулдаг. Бурайдууд за та түрүүлсэн Хинтээ аймагт, Хөвсгөл аймагт, Булган аймагт, Дорнод аймагт, Сэлэнг аймагт гэдээ бас Дахин Эрдэнэтэд бас байгаа тийм. Тэгэхээр өөр бурайд нөгөө овгороо бас ингээд өөр байдаг шүү дээ онцлогтой. За манай сумд бол голцоо нөгөө Оросоос орж ирсэн бурайдууд болохоор хорь, сонгоол, ашбагаад сартуул гэсэн овгийн хүмүүс нэлээд амьдардаг юм билээ. За тэр овгуудын онцлог юу вэ? Одоо тэр амьдралын овгуудын хүмүүс маань бол яг нөгөө яг бурайдын ёс уламжлалаа нөгөө ахмадаа хүндлэх тий ёс заншлаа хадгалж явах. За мөн газар тариалан мал аж ахуйн ан агнуурыг ингээд хослон явуулдаг тийм хүмүүс амьдарч байсан юм билээ. За тэгээд нээлттэй ярьсан нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж бас Сэлэнг аймгийн ерөө сумаасаа зорж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд энэ жил 6 сарын 19-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм алтарган баг наадамд нь томоос том амжилт хүсье. За энэ Монгол орон даяар тархан суурьж байгаа бурайд зан олон бүгдээрээ ирж ин сайхан баг наадмаа хамтдаа тэмдэглээд өнгөрүүлэх баха гэж бодож ин тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас танд хэлээгүй үлдсэн зүйл байвал. За ингээд Монгол оронд амьдарч байгаа нийт бурайд түмэндээ манай Сэлэнг аймгийн ерөө сумын зохион байгуулагдах алтарган баг наадам та бүхнийг гэр бүл ах トゥ ус хамаасан садантайгаа бүгдээрээ хүрэлцэн гэж оролцохыг бас урьж байна. За энэ алтарган гэдэг цэцэг маань бол одоо айл гэрийн хэрүүл тэмцэл хил амнаас хамгаалдаг ийм цэцэг байдгийн билээ. Тэгэхээр одоо энэ хүү наадмыг манай бурайд зан олныг нэгтгэж ирээдүйн замыг гэрэлтүүлэх болно гэж одоо бодож байна. Ингээд та бүхнийг алтарган цэцэг шиг одоо дэлгэрч өнгө нэмж хүрэлцэн ирэхийг одоо уриалж байна. За баярлалаа маш гоё уриалгыг
хиллээ алтаргана гэдэг нэрнээсээ хүртэл ийм гоё бэлгшээлтэй билэг дэмбэрэлтэй энэ гайхалтай одоо бурайд занголны соёл одоо өв хөлийг түгээн дэлгэрүүлж одоо тасалдахаас нөртлөн сэргийлдэг тийм ээ. Тэгэхээр залуу үедээ одоо тээж цааш нь одоо авч явахыг ингэж уриалдаг ийм сайхан гайхалтай одоо бурайд занголны наадам байдгаа. Тэгээд энэ наадам маань их наадам нь бол 7 дугаар сарын 1-ээс 5-ны хооронд бурайд улсын лав татна зохион байгуулагдсан. За бага наадам бол Сэлэнг аймгийн Ерөө сум 6 сарын 18-19 зохион байгуулагдах нэ. Ингээд Сэлэнг аймгийн Ерөө сумын соёлын төвийн дарга Болормаа бидэнтэй ярилцлаа. Тэнд маш их баярлалаа. За баярлалаа. Нээлттэй ярилцлагыг үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эргүү уулзъя. Түр баяртай.